Монгол улс хилэн тойроод 42 бомбттой. Хил дагуух аймагуд тус бүрдээ 1-6 бомбттой. Орж гарах хөдөлгөөн ачаа бараа тээвэрлэлт хэрэг байхаас бомбтын ач холбогдлыг тодорхойлж болно. Гэвч тухайн аймагуудын газар зүйн байрлал, гадаад зах зээл, тээвэр логистик, олон улсын зам харилцааны сүлжээнд ойр дөхөн байдал нь бомбтын хөгжил ач холбогдлыг улам өргөх учиртай. Говьолтой аймгийн хувьд ажилсан нэртэй 1 бомбт, огт ажилдгүй 1 бомбт, нийтдээ 2хан бомбттой аймаг. Угаасаа Улаанбаатар хотоос 1000 гаруй километр алслагдсан байгаль цагуурын хүнд нөхцөлд ажилладаг говьолтойчуудад наад захын гурил будаа, цай давс, элсэн чихэр, лааш үдэн төхүүлэхэд бомбтын гачигдал нь Түмбээрийн газар туулахад хүргээд удаж байна. Уг нь 1990-ад оны эхэнд Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан нуугрын өөртөө зас хоронтой Алтай суман дахь Бургастай бомб, Бүгд найрамдах Хятад ард улсын Ганьсуу мужтай Эрдэнэ сумын нутаг дахь Наран Сэвстэй бомбтод тус холбогджээ. Шинэ бомбтуудад төм түжигнэж, бум бужигнэж байсан цаг саяхан. Харамсалтай. Наран Сэвстэй бомбтыг 4 удаа нээн ажилуулад их говийн дархан цаацт газар нутгаар автозамын сүлжээ дайран өнгөрч байна гэдэг шалтгаанаар манайхан хаачихсан. Үлдсэн ганц Бургастай бомбт нь 2005 он хүртэл баруун 5 аймгийн худалдаа намын гол зангилаа болж ноос ноолуур, хөөвөр, хялгас, арьс ширгээд малын гаралтай түүхийн эдийн экспортын гол төв болж гурил будаа, элсэн чихэр, лааш үдэнц, жимс жимсгэн, саван, угаалгын нунтаг гээд хүнсний болон ахуйн бараа таваар аривантай орж ирдэг үе таалга байжээ. Энэ хилийн бомбтыг анх нээгдэж байх үед энэ хүндэд төм түжигнэж, бомб үжигнэж байсан. Монголчууд ялангуяа баруун аймгийн Баян-Хонгор, Өөр-Хангай, Говьолтой, Баян-Үлгий, Ховд аймагуудын иргэд чөлөөт намын худалдаа эрхлэхээр арьс шир, ноос ноолуур, түүхийд ачсан машин энэ хүндэд дүүрч улмаар энэ хилийн худалдаа 8-аар тухайн үед тун чухал хэрэгцээтэй байсан Монгол улсын хүнс, гурил, будаа, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж байсан. Тэгээд энэ хилийн бомб маань яагаад ийм богино хугацаанд ажиллаад хаагдваа гэж. Энэ хилийн бомбын зурус газар маань үндсэндээ Монголын их говийн дархан цаазат А бүсэд оршдог. За тухайн үед иргэд тал талаас эрэхтэй их говийн дархан цаазат газрыг хөндлөн гулд замаар туучулж байснаас энэ бүс нутагт амьдарч оршин байсан байгалийн нэн ховор, ан амтан, ургамалд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үндслээр энэ бомбыг хаасан. Нэгэнт байдал ийм болсон тул Бүгд найрамдах Хятад ард улсын Ганьсуу мужтай холбогддог Наран Сэвстэй бомбтой нээн ажилуулъя гэж Говьолтой аймгийн удирдлагууд төр засгийн төвшөнд удаа дараа хүсэлт тавиад байна. Хятадын талтайч энэ талаар ярилцахад бомбтыг нээхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдээ зогсохгүй. Бомбтын барилга байгууламж Алтай хот хүртэлх 500 км цардмал зам зэргийг барихад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол улс баруун талаараа Оросын холбооны улс Бүгд найрамдах Хятад ард улсын энэ уулзуур цэгээс за алхын баруун өмнөд яваа хүртэл энэ талаараа Бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан нуугрын өөртөө зас хоронтой. За энд нэг 60 км Ганьсуу мужтай өмнөд тал болон зүүн талаараа бол Өвөр Монголын өөртөө зас хоронтой хэлэлдэг. За ингээд өнөөдөр монголчууд энэ Хятадтай холбоотой энэ олон бомбтуудаар ачаа барааны эргэлт хийгдэж байгаа. А замын үеийн бомбтоор бол үндсэндээ бол өргөн хэрэглээний бараа, за нүүрс гих зэргээр явдаг хамгийн гол өргөн хэрэглээний бараа нэвтэрдэг бараг цор ганц бомбт маань энэ болчиход байгаа. За төмөр зам автозамаар холбогдож байна гэсэн. Гашуун сухатын бомбт бол зөвхөн нүүрс, шивээ хөрөнгийн бомбт бол зөвхөн нүүрс, баруун талтай байгаа Бургастай бомбт бол өнөөдөр энэ Шинжаан нуугрын өөртөө цорны Өрөмж хотод 2006 онд болсон, 2007 онд болсон ийм 2 удаагийн алан гэдэх үйл ажиллагаанаас болоод нам хаалттай байж жишээ. За мөн булганы бомбт, за Даянгийн бомб гэх зэргээр Шинжаан нуугрын өөртөө зас хоронтой хилэлдэг бомбтуудын хувьд бол
Энэ бомбтууд бол үндсэндээ бол бараг хаалттай ийм бомб байдаг. Тэгэхээр энэгээр бол виз их боломж нь бол яг үнэхээр ийм хүндрэлтэй нөхцлөс болоод хязгаарлагч. За өвөр Монголын өөртөө засаг орн хятад гэж нэгдмэл улс нэг улс том улс байгаа мөртлөө өөртөө засаг орн болгоно өөрийн гэсэн ийм одоо бас хэлгээлийн бодлоготой байхгүй юу. Тийм учраас Шинжааных өвөр Монголын хоёрын хооронд бол дис ондоо байждаг. Гэтэл Монгол улсын хувьд энэ баруун талын ард иргэдийн хувьд яаж одоо энэ гадаад худалдаа өргөжүүл сайхан амьдрах уу гэдэг одоо асуудал байж тээ. Тэгэхээр энэ дээр ерөөс ганц гарцсан энд 60 км байгаа энэ төв хятад байхгүй. Одоо энэ Гансү мужийн газрын зураг нэг ингэ байж. Энэ бол төв хятад. Энэ бол хятадын одоо баруун хойтын нийслэл гэж яригддаг одоо ийм муж байхгүй юу. Энийх нь Ланжуу гэдэг хот нь бол тэр баруун хойтын нийслэл гэж яригддаг гэсэн. Гэтэл бид нар энэ түрүүний ярьдаг Европоос ирж байгаа ачаа чинь энэ цэгээс аваад замын үед хүртэл ингээд явхад энд 2000 гаруй километр ийм тойрч байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд Европоос ирж байгаа ачаа эсвэл Дундад Аз руу явуулж байгаа ачаа маань энэ цэгээс аваад 2000 км яваад энэ дээрээ дахиад 700 км явж байгаа бол энэ цэгээс Улаанбаатар ортол зай бол нэг 1200 орчим байгаад байгаа байхгүй. Шулуунаар ингээд явах. Гэтэл бид нар баруун талын ард иргэдийн хувьд ингэж энд ирсэн ачааг ингэж явуулаад энд авчирж штэ. Гансү муж нь эрт дээр үеэс Хятад ба Төв Аз баруун зүгийн орнуудын хоорондох худалдаа харилцааг хөгжүүлж ирсэн торгоны замын зангилаа газар бөгөөд өнөөдөр ч Евразийн их газрыг холбосон авто зам, төмөр замын харилцааны зангилаа нутаг болоод байгаа юм. Гансү муж эрчим хүч, өнгөт төмөрлөг, газрын тос, хийм, цахилгаан эрчим хүч, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан аж үйлдвэрийн бүтэцтэй. Гансү мужийн төмөр замын нийт урт 2322 км, авто замын нийт урт 35.9 мянган км юм байна. Энэ их олон зуун километр үргэлжилсэн Евразийн хэвтэй тэнхлэгийн авто болон төмөр замын сүлжээг ашиглахад Монгол улсын хилийн цаана орших 60-аас 100 км-т замын огтлолцол хамгийн ач холбогдолтой юм. Үүнд хүрэх гарцвал наран систем бомб юм. Наран систем бомбыг хууль эрх зүйн дагуу байгаль экологид хохирол учруулгүйгээр нэн ажилуулах бүрэн боломжтойг холбогдох байгууллага мэрэгжилтнүүд хэлж байна. Одоо эндээс ингээд цаашлаад энэ хаалганаас цаашаа нэг 60 км явхад бол одоо эртний торгоны зам учирдаг. Энэ бол байна. За одоо энэ Хятад улсын одоо дундад дэрэг улсыг зүүн Европтой, Европын орнуудтай холбож байгаа одоо замын бүх цаглаанууд бол одоо 60 км-ийн цаана бол ингээд байж байгаа. Тэгэхээр бид нар бол эргээд бол энийг Монгол улсын эдийн засаг за цаашлаад одоо говьолтой хөгжих гац боломж нь баруун бүсийг хөгжих боломж нь энэ юм а гэж бол харж байна. Иймд хилийн шугамын дагуу 1 км өргөн зурвас үүсгэж говийн их дархан цаацд газар нэвтрихгүйгээр хашаа татаж засмал зам тавьж замын маршрут тогтоох боломжтой юм. Энэ зам нь хилийн дагуу хэсэг газарт урт үргэлжлэгч маршрутын хувьд ямар нэгэн тойрог үүсгэж замын уртыг нэмэгдүүлэхгүй. Харин ч хилийн зурвасын хамгаалалтанд эерэг нөлөөтэй байх юм. За энэ бол за Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй хэдий ч яг одоо бүх асуудлаа шийдэж энэ бомбтой асуудлыг нэг хэсгээр ярихгүй болвол за зам тавиагүй тохиолдолд яг энэ одоо баян мөрдүүдээр нутгийн иргэд явж бомбт дээр очдөг. Энэ нь амтандаа маш одоо сөрөг нөлөөтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тийм ч учраас 92-93 онд наран сүртэй бомбтыг нээгээд тэгээд ийм сөрөг нөлөөлөл байна гэдэг үднээс хаагдчихсэн ийм асуудлууд байгаа. Энэ бол хамгийн тулмуудж байгаа асуудал байна л да зараад байна. За энэ хөндий одоо бол 30 гаруй жил 32 жилд эзэнгүй хоосон байж анх байрласан хоёр одоо бомбтын барилга маань тоногдож эвдэрч цагийн салхинд одоо нурж унахад бэлэн болчихсон байна. Энд тэр 30-аад жилийн өмнө олон түмэн бужигнж байсны гэрч болсон одоо тэр эд өлөг янз бүрийн хог хаягдл бол энд дүүрэн байна. Тухайн үед одоо монголчууд шилтээ хийж өгвөл одоо сагсаар нь зөөж байсан. Тэр пижүүний шилнээс өксүүлээд л одоо янз бүрийн хог хаягдлын үлдэгдэл энд дүүрэн байна. Монгол Улсын засгийн газраас чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж
Экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөлийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хөлийн боомтуудын жижигт хүрэх зорилтуудыг Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бишигт тусгасан билээ. Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 13-нд болж наран сэвстэй боомтын үйл ажиллагааг сэргээ нээлгүүлэх тухай хэлэлцэж, холбогдох шийдвэрийг Монгол улсын их хурал засгийн газарт уламжлахаар болсон юм. Энэ хурал дээр Говьалтай аймгийн засаг дарга Амгаланбаатар боомтыг эргэн сэргээхэд амтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаас манай улс болон бүгд найрамдах хятад ард улсын хөлийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм. Боомтоос өргөстөн застав хүртэл 250 км авто замыг дархан цаацт газрын баруун урд хэсгээр улсын хөлөөс 500 м өргөнтэй коридорыг тусгай хамгаалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Наран сэвстэй боомтын давуу тал нь халахын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос хятадын хэл хүртэл Шинжаан уйгурын ойртой засах оронтой. Зүүн тийш 60 км-т Ганьсуу мужтай буюу Төв хятадтай хэлэлдэг ганц боомт юм гэж хэлж байв. Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ Говьалтай аймгийн иргэдтэй 2023 оны 9-р сард уулзалт хийж шин сэргэлтийн реформ гэсэн илтгэл тавихдаа Говьалтай аймаг 58257 хүн амтай экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон бүгд найрамдах хятад ард улсын Ганьсуу муж Шинжаантай хэлэлдэг тул хил орчмын худалдаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн наран сэвстэй боомтыг ашиглалтанд оруулахаар судалж байна гэж хэлсэн нь Говьалтайчуудад ихээхэн итгэл найдварыг төрүүлсэн юм. Саяхан үндэсний аюулгүй байдлын зөвлөл, боомтын үндэсний хороо, байгаль орчин аялал жуулчлалын яам, Говьалтай Баянхонгор аймгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, Говьалтай аймгийн төвөөс наран сэвстэй боомтын чиглэлээр байгаль орчин зам тээврийн үнэлгээ хийхээр ажиллалаа. Энэ үеэр бүгд найрамдах хятад ард улсын Ганьсуу мужийн удирдлагуудтай уулзалт хийж наран сэвстэй боомтыг нээх асуудлаар санал солилцлоо. За хэл орчмын бүсд манай ажлын хэсэг ажиллаж байгаа энэ үед уулзж байгаа та бүхэндээ дахин талархал төгсгөе. За Говьалтай аймаг бас Ганьсуу мужтай хамтан ярилцаа хөгжүүлээд бас 7-8 жил болж байна. Энэ хугацаанд бид бас гадар тариалан хөдөөж буй зэрэг соёл урлагийн салбаруудад бас хамтын ажиллагаа хөгжүүлээд явж байгаа. За мэдээж боомтыг сэргээх нээх асуудал бол засгийн газрын шийдвэр учраас бид энэ талаар ярих юм бол байхгүй. За тэгээд энэ бид бүхний хоёр талаас зүтгэж байгаа энэ хил маань энэ засгийн газруудын хоорондын хэлцээрийн дагуу нэгднэ гэдэгт одоо итгэж байна. Ингээд хэрвээ нэгдэх юм бол бид хамтаа ярилцлаа улам өргөн дэлхийг хөгжнө гэдэгт хэлцдэг байна. Монгол хоёр улс бол уул улсаар хамгаалсан хүн зөнгийн соёл ижил хөлийн боомт харьцан нэвтрүүлсэн нөхөршиг хөрсөн төмс орнууд бөгөөд Викторийн стратегийн бодлогын хальтан байна. Газар нутгийн давуу тал бол эдийн засгийн харилцан өгөх болцоо нь хоёр улсын харилцаанаа хөгжүүлж өргөн боломж олгож байгаа. Баянхонгор аймаг Ганьсуу мужтай 1980-аад оны дундаас хойш энэ идэвхтэй хамтын ажиллагаа явуулж ирсэн сайхан эртний уламжлалт түүхтэй ийм одоо хоёр мужи байна. 92 онд одоо наран сэвстэй Мантусын боомтын одоо нээлтийн үйл ажиллагаа болоход одоо миний үеэс оролцож ирсэн бас энэ түүхэн гэрчи нэг үлээ. Тэгээд харамсалтай 93 онд тодорхой шалтгааны улмаас бас энэ боомтын үйл ажиллагаа хаагдсанд одоо хөв нөөцөж харамсалтай байдаг. Одоо бас энэ ажлыг сэргээх талаар хоёр дахь ихтэй үйл ажиллагаа явуулж хийж байгаад бол баяртай байт юм аа. Ганьсуу мужид Баянхонгор аймагаас оюутан залуучууд хүүхдүүдийг бас Ганьсуу мужийн тэтгэлгээр суралцуулж эхэлсэн. За хөдөө аж ахуй бизнесийн салбарт өргөн хүрээтэй хамтан ажиллаа эхэлж байгаад бол сэтгэл өндөр байдаг. Үнэхээр наран сэвстэй боомт ашиглалтанд орвол Аз Европыг холбосон торгоны зам, цайны зам, давсны замын дагуу
Хятад болон Оросын холбооны улсыг холбосон хамгийн дүт дамжин өнгөрөх автозамын сүлжээнд холбогдож, Монгол орны баруун бүс нутгийн тээвэр логистикийн салбарт дэвшил гараад зогсохгүй олон улсын транзит тээвэрлэлд хөгжих, хөнгөвчлөх нөхцөл бүрдэх юм. 马中山地区呢，自古以来就是。 Бүгд найрамд Хятад ард улсын Гансун мужтай хилдэг наран сэвстэй Мазуншан бомбыг нээх нь хоёр улсын эдийн засгийн хамтан ажиллагааг хөгжүүлэхэд нэн төхөөрөмжтэй юм а. Манай хоёр улсын төрийн тэргүүнээр хилийн бомбтой холбоотой асуудлаар олон удаагийн уулзалт хийж, уулуурхай, эрчим хүч, соёл иргэншил, аялал жуулчлалын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцож байсан билээ. Бүгд найрамд Хятад ард улсын Мазуншан бомбд нь эдийн засгийн их нөөцтэй газар торгоны зам дээр байрладгаар онцлогтой. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газраас бомбыг нээхэд ихээхэн дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа. Наран сэвстэй Мазуншан бомбыг нээх нь их чухал болохыг Гансун мужид айлчилсан Монгол улсын бомб хариуцсан үндэсний хорооны даргын болон Монгол улсаас бүгд найрамд Хятад ард улсад суугаа элчин сайд үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нартай уулзаж ярилцсан билээ. Бүгд найрамд Хятад ард улсаас ач холбогдол өгч байгаа бөгөөд хилийн бомбд нь хоёр улсын иргэдэд маш их чухал ач тустай гэдгийг дахин хэлье. Бомбыг нээхэд Монгол улсад логистикийн тусалцаа үзүүлэхийн тулд манай зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн байна. 将来这种友好关系的进一步发展，提供更加有利的条件。 Баруун бүсийн иргэдийн хувьд голлох түүхий эд болох ноос ноолуурын улирал нь зүүн бүсийнхээс оройтож гардаг учраас түүхий эдийн үн унаж малчтад орлогын эрсдлийг үүсгэдэг. Гойвалтайхан төдийгүй баруун бүсийнхэн замын өвд бомтоос Улаанбаатараар дамжуулан нутаг орондоо Багдаа гэхэд 1800 км замаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ татаж тээвэрлэлтийн маш их зардал гарган Монгол улсын хувьд хамгийн өндөр зардлаар амьдарч байна. За, Бургастан бомб бол үндсэндээ алтайг өдрөл гардаг ийм бомб болсон юм байна. Одоо миний харж байгаагаар бол. За, одоо алтайг өдөр зогсон явна гэдэг миний байдлаас. Тэгэхээр сүүлийн үед бас алтайг үйл ажиллагаа доголж байгаа учраас энэ бомбтой үйл ажиллагаа бол тийм бас төдийлөн сайнг байна. Мэдээж иргэд бас орж гардаг. Одоо Бархал хаймын тал руу бол орж гараад явдаг. Тэгээ нөгөө талдаа бол бас нөгөө Хятад талын бас шалгалт зүйлүүд ихтэй учраас бас нэг зочгч нар бол багтаа ийм л байна. Одоо энэ яригдж байгаа одоо Мазуншангийн гэдэг юм те наран сэвстэй талын бомб нэгтгэх юм бол энэ мэдээж л сум орнотгийн эдийн засаг болон бусад өөрөө өөртөө зүйлүүдэд нэлээд гарнаа л гэж харж байгаа. Байгаль нуурын энийг ингээ төмөр замаар ингээ явахад бараг 2000 км байгаа. Гэтэл өнөөдөр энд 2000 км явж ирснээс эндээс ийшээ явхад нэг 600 орчим яваад ингээ явах нь Орос Хятад хоёрыг халбах жинхэнэ баруун бүсийн дэд коридор энд үүсэж байгаа. Энэ коридор үндсэндээ ашиглахтай болоод энэ коридороор ийшээгээ завхан руу, ийшээгээ ус руу, ийшээ баян үлгэр рүү ингээ 3 салаагаар авцамар олбчмол баруун талын босоо болоод үндсэндээ баруун аймгийн ард иргэд 2100 3400 км биш үндсэндээ бол эндээс нэг 7-800 км яваад бүх ачаа бараагаа авах ийм боломж бүрдэж байна. Өөрийн гэсэн баруун мужи ийм бомбтой болчихно л гэсэн. Тэгэх юм бол баруун аймгийн ард иргэдийн хувьд энэ зөвхөн замын үед энэ хараат биш, зөвхөн Улаанбаатарын хараат биш. Өөрөөсөө бид нар Аз Европыг холбосон дэд коридор дахиад бидний хувьд уршаагийн энэтхэг гарах төв коридорын аман дээр суугаад ингээд баруун бүсийнхэн бол хямд бараа бүтээгдэхүүнтэй ингээд нөгөө малын гаралтай төв хийдэ үнэтэй зараад ингээд явах ийм боломж бүрдэж байгаа. За, Говьалтай аймгийн зүгээс тавьж байгаа санал бол одоо энэ алсад харагдж байгаа халахын баруун үзүүрийн хушуу овоноос чиглүүлээд ер нь ингээд энэ хилийн овол та ингээд хил дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан 15 км зурвас газрын үзүүрээр хар зам тавиад өнөөдөр 500 гаруй км хар зам бол энэ үзүүрээр хилийн зурвасаар дамжиж өнгөрөөд хойшоо 200 гаруй км-ээр эрц одоо Говьалтай аймгийн төв Алтай хот руу дайрч өнгөрөхөөр юм зам тавих юм санал тавьж байгаа. Энэ бол одоо байгалийн дархан газрын үзүүрээр өнгөрч байгаа учраас дархан газарт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Тэгэхээр энийг манай бас төр засгийн хүндрэлтгүүд тодорхой төвчөнд авч үзэх нь зүйтэй байна. Торгоны замын торгон үзүүр Монгол улсын хилийн цаана хэдхэн байрын зайтай зурааж байхад монголчууд бид тойрч бодилж хохирч суух нь хүнд ашигтай байна.